За сайн байцгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Зөрчлийн тухай хуулийн 5-ын 1-р зүйл буюу олон нийтийн газарт зүй бусаар бие авч явахад ямар шийтгэл ногдуулдаг талаар товчхон мэдээллийг хүргье. За 1-р олон нийтийн газарт авто зам дээр, орон сууцны орчны газарт, гудамж талбайд бие зассан эсвэл нуус, цэр, тамхины иш, хогоо хийсэн бол 21-р тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. За 21 гэдэг нь маань 20,000 төгрөг гэсэн үг. За нэг чинь 1000 төгрөгтэй тэнцсэн байна. За энэ хэсэгт бол 24 оны 6 сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулаад за өмнө нь 10,000 төгрөгөөр торгодог байсан бол одоо 25 оны 6 сарын 1-ээс эхлээд 20,000 төгрөгөөр торгодог болсон байна. За хоёрдугаарт зөвхөөрөх хундаа хэрэглэхийг хориглосон газарт эргэтэн зөвхөрсөн, за эсвэл хот суурин газарт бидээ хутга эсвэл хүний биед гэмтэл учруулж болох үз тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан байх юм бол за зэвсгийн хэрэгслийг бол хураагаад 25,000 төгрөгөөр торгоно. Гуравдугаарт за мансуурсан байх юм бол за үүнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000 төгрөгөөр торгож за эсвэл албан сургалтанд хамруулад 7-оос 30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл ногдуулдаг байна. За бичлэг таалагдсан бол хэрэгтэй хүнд түгээгээрэй. Баярлалаа. Баяртай.